Неужели не найдем? Очень жаль. Алдахгүй нэ. Сайн байна уу? Сайн. Та надад тэгээд өрөөсөө амиг үлдээчихгүй юу? Юу? Би Та юу нэ? дагаахаж байгаа. Гэхдээ би таны нүлцэн юм чадахгүй ч яж магадгүй. Би засвар чимгэлийн газар ажилладаг. Намайг Нэгэн төлөөрөөс нүгөө болсон хань итгэсэн итгээгүй. Танд үлдээчихье. Намайг би таныг мэднэ. Удахгүй аваад очив. За. Уучлаарай. Сайн байна уу? Яаж вэ? Явъя. Манай хөлийгээд байна шүү дээ. Хувцас тайв. Би яарч байгаа учраас инхээс өөр арга алга.
алтан цулцдгийг ар нуруугаараа өгч байна гэж бодлоо. Хүлээж авах нь. Тайван хувцас. Дагмаа. Би өчигдөр найзынхаа 1-р ангид сурдаг хүүгийн зохион бичлэгийг уншлаа. Хэрвээ чи эд шидтэй хүн байсан бол гисэн сэдв өгчлээ. Тэр хүүхэд штэ 4 настай, 2 тэнгэртэй бас дайнгүй байхыг хүснэ. Бүх хүнийг онгоцтой бодгож цөмийн зэвсгийг эзгөө талд дэлбэлэх юм гин. Бас өөрийнхөө онгоцод зүүнтэй их бохоод явах юм гинэ. Оо. Мэдрээс хаваа орчлоо. Сайн байна уу? Сайн. Энд Дамчи гэдэг хүн байдгүй. Цаагуурч нь л байгаа. Баярлалаа. Дулмаа. Сайн уу? Сайн байна. Сайн. Та мөн хачиг хүн ээ. Эртэд яхаа зогтчихоо. Та зүг зэрэглээ шиг сонин хүн байна шүү. Туслая гэж олны өмнө шалаад тус хөргчээрээ зогтоод олддоггүй. Ээжийн минь нэмиг ингээд нөхөдөд ирнэ гэж би санаагүй шүү. Нэрэ огт санаагүй. Таны эмэг чинь маш чамин хийдтэй. Ур сайтай хийгдсэн байна лээ. Би яаж чичигээд төсөөлүүлэхээс цаашгүй орхисон. Хэдийгээр мод болсон ч гэсэн таныг өрөөсөө эмэг бүүзүүгээсэ гэж бодсон. Харин би таныг надад итгэж өрөөсөө эмгөө өгөхгүй байх гэж сансан шүү. Яалаа гэж дээ. Ээжийн минь анхны эмэг болохоор яагаад ч юм хайрлаж явдаг юм. Танд их баярлалаа. Зүгээр. Хэрв та хуучны идэлийг сонирхдаг бол ээжийн минь хідэн сайхан эмэг бий. Та үзээрэй л дээ. Таны ачийг би яаж хариулах вэ? Танд хэдийг Оо яах юм. Та их сайхан сэтгэлтэй хүү юм аа. Баярлалаа танд. Энийг Оо хэрэггүй дээ. баяртай. Манай үдийн завсрал гуулчихлаа. Та яагаад үе ингэж их санаа ширдгийг? Тийм ээ гэж. Би ч сая ээжийн халтхаа бодлоо. Яа. Уучлаарай. Дими юм талгаад орж ирээд. Өөрөө
үр танд байгаа ч ээж гэдэг үг мэднэ үстэй. За тийм мэднэ. Энэ дог сонсны нэг Америкч олчин. Ээжигээ ягаад үр танд байгаа чи гэдээ болоод байгаа юм бэ? Ээж нь эсвэл саятан юм уу гэж орчуулж байгаа. Тэгээд өөр санаасаа ярил л да. Танах хөдөө гадаа их явдаг үстэй. Бид сая Сүхбаатар аймгаар ороод ирсэн. Дайргангийн уран гомб гэдэг айлаар орсон. За. Дал гарсан гэхэд анаахан өвгөн байна лээ. Одоо болтол алт мөнгөн эдлээ хийсээр л байгаа юм гин. Харин авган гомгоон гарыг хайрлаад нэг ч удаа төлөө хадуулж үзээгүй гинэ. Атаарх марч, бахарх марч юм шиг санагдсан. Хүний авьяас бэлгийг хайрлна гэдэг энийг л хэлдэг байх та. Танд ч бас тийм гэрүүлтэй болохыг хүсье. За би яа да. Өнөөрөө манайх сүүлийн хамтарсан тоолттой. Би явахгүй бол болохгүй. Баяртай. Ямар санагдав? Зүгээрээ. Сайхан. Би амралтаараа ээждүү хоёр дээр очих санаатай. Хотод ирээд дуудсан ч гэлээ гэрээ их санах юм аа. Ээж маань ааваас хойш их бие мотой болсон юм л та. Би сургуулаа төгсөөд хөдөө явъя гэж бодсон юм. Тэгсэн чинь аав ээж хоёр халгаагүй. Ээжээс л болсон юм да. Аав ээжийн хүү байхаа болж ард түмний хүү болох цаг болсон юм шүү. Би уг нь багада янз бүрийн машины дүрс сараацсан хүүхэд байсан. Инженер болж машин зохион бүтээх юмсан гэж боддог байл. Тэгтэл аав ээж хоёр гарын дэвтэй хүн амьдрна гэсээр намайг ийм мэрэгчлээ болгосон байхгүй юу. Тэгээд ч би өөрөө сурах гэж нэг их шамдаагүй. Миний ээж бол хүн хувь заяагаа өөрөө тэмцэж болох хэрэгтэй гэдэг юм. Ээж маань таашгүй өөж сэтгэлтэй хүнтэй. Талдаа шингэж талаасаа ургадаг наран гэж би ном зохиолоос олон юмсан. Таанч нүдээр үтсэнгүй. Аричтэй. Дадлахын ажлаар сангийн аж ахуйд очиж үзсэн. Гэхдээ 7 хоног шүү. Ингээд миний хөдөг үүсэ. Эрүүл агаарт гарч байгалийн сайхныг бишрий гэхээр ээж аав хоёр маань цуслан гэж нэг сайхан газар байх. Заавал тэнийх гэдэг. Аав ээж рүүгээ буруугаж ихсэн хөөрхөн хүү энэ та. Өний энэ чинь цусланд манайх яг дэлгүүрийн артлын байшинд байдаг. Өглөө усаа тарахлаар дэлгүүрийн орой дээр цагаан дарцахаар. Энэ бол сүүнийх. Ягаан байвал махных. Цэнхэр дарцах хатгсан байвал шинхэн талхных. Тэрнийг тэгээд дэлгүүрийн эрхлэгчийн хүүхдүүд сурамгаа хатгах нь орчны бид нар ч гэсэн дадамгаа ойлгоо. Ингээд миний амьдрал ойлголт дуусаа. Би эндээ санаанд цочхно. Ийм том залуу оройтод авда додолж ивэл муухай. За, баяртай. Би уран бүтээлийн томилт аваад хойноос ч очно. Заавал очно.
хандгаан гэр алив? Тэр баруун гэр. Хандгаа одоо бантхан дага. Арив. За, алионаш. За, сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байна уу? За, хүүгэмэн дайхны өргөөлгөн дээр хоолын хүн ирнэ гэдэг чинь өлжийтэй хэрэг байна. Али хүм дэшин суугаач. За. Энэ тамих. За. Баярлалаа. За, цао. Итэйт. Арик. Арик. Аваа дом. Аргоосоо яхав. Замних. Тэрахтараач. За. Бая. Миний хөдөж. За. Өнөөдөр бидний баярын өдөр, үнэнч найзын мэндэлсэн өдөр, өнөр жаргалтай өргөө гэрчээ. Уян олон огт чин цуглаарлаа, цэцэг алгалсан баярын ширээнд. Цомрлог болоод бид суугаад төрсөн өдрийн халуу мэндийг Одооны залуучууд майхны хөсрийг давах өмнө өмсгөө. Буулж байгаа дуун хөтөл утгагүй гэж чамдан хүрээ. Мари ахлагч над нэг ажил гараад байна. Намайг чөлөө. Тэгээд явцгаая. Ерөн тэгээд хайшаал харан нүд тулсан дөрвөлжин байшин цугаалс чинь хэд идэж уртын дод болох вэ? Ямар автобусан цууж явахтаа арга хөвчгээд аялалтай биш үү? Зам. Тавуулта. Найрагч. Сайн байцгаана уу? Сайн байна. Өмнөсөө. За. Фомич намайг сургалаа юу? Тий. Дэглэм хатуутай найр байдаг юм байна. Толмоо хаачаа.
Манай дулмаа идэж уусандаа таргалж гүйцэлтэй хэд хоног ч гэсэн бэлтгэл сургуулаа хийнгээд л урж өдөр яваад өгсөн хүм. Үргэлжил яарсан хүн байх юм. Ажил нь болдгоо үсттэй хөрх. Манай энэ оюун Баянтхан хүүднийг жижиг хэвс нэхэж өгөхөд өдөр шөнөгөө суух юм. Үгүй нэг юм ихтгэр бүр толгой өд татдаггүй. Хүмүн чи дулмаагийн ажлын газрын хүн үү? Үгүй. Бид зүгээр танилуд. Хаа хотоос хүн ирж байхад зөрөөд явждаг манай энэ дулмаа мөн хайчин хөвгч шүү. Цангаж ядарч яваа үсттэй хүмүн. Алив би нэг хоол. Зүгээр ихчээ. Би нэг унаандаа гэж яваа юм. Тэрүүгээр аймаг ороод тэндээсээ шууд нисчихнэ. Хин ч одоо юу гэсэн үгүй хүмүн. Яахан ч гэсэн амраад явдаг байгаад.
Миний сайн нөхдөд. Долмаагийн ээж найз нараа. Та бүхэн өнөөдөр миний хүүгийн хурмын дээр олон сайхан үг хэллээ. Би их баяртай байна. Шувуу үрэн орхиод нисхийн адил миний хүү өнөөдөр амьдралын их талаад Та нарын юм хүмүүс идэж ууцгаагач. Долмаагийн ээж бол сайн хүү юм аа. Би энэ хүнийг ийм хүн гэж огт бодоогүй. Нөхдөө. Би санаа сэтгэлийнхэн сайхныг ярьж байна шүү. Чи бололдоо. Энэ хүмүүсийг дуулуул та. Хандугаа охиндоо иж бүрэн хэрэгсэлтэй 5 хантай гэр төхөрчээ. Тэр гэрт бид та бүгдийн хоолундыг бэлдэж байна. Утаа уур савсаж буй тэр гэрийн тоон. Бадамлан гялалцах их хотын маань тэнгэрт илч гэрлэн цацах болно. Жизнь играет с нами в прятки, да и нет слова загадки. Этот мир, дивный мир. Время разлучает часто с теми, кто нам дарит счастье. Это жизнь, наша жизнь. Мы вместе с птицами в небо уносимся. Мы вместе с звездами падаем вниз. Любим, верим, грустим, ошибаемся. Сердце бережно парится в прошлом хранит. Над землей встают рассветы, травы в пояс клонят ветры. День за днем, день за днем, день за днем. Хитрое переплетение. Эр хүн чинь эхнэрээ гэртээ авчдаг байхад миний хүү айлд ирж байдаг. Болж байна уу? Бэлтэй ээж. Наша жизнь. Мы вместе с птицами в небо уносимся. Хэдийгээр Долмаагийн байгууллагаас энэ байрыг өгсөн ч гэсэн миний нэр дээр гэрээсэн штэ. Ээжээ хүүжин ингээд өрөх толгодод гарч байна штэ. Бережно парится в прошлом хранит. Чиний энэ хадам зөв жоо юм хөгжил та ирдэгчсэн бол насны хоол юм шттэ. Ээжээ та шал дэмий мэрж яах. Харахад юм ч гэсэн бэлтэй байгаа юм аа. Сердце бережно память о прошлом хранит. Подними глаза, прохожий, мы с тобою так похожи. Мы молчим, мы молчим, мы спешим. Верим, чтобы обмануться, и уходим, чтоб вернуться. Снова жизнь, добрый мир, вновь открыть.
чи анханасаа гэр төрмийн ихгүй яасан бэ? Би чичиг өрөвчлөө юм л да. Гээд би яах юм бэ? Тэр лайтамууд чинь би маргааш хаана урах юм? Гэр гэдгээс нь 21-р зуунд илүү сайн мэдэрнэ шүү дээ. Тэгэхээр маргааш 22-ны дараа хурц ирээд буулгахгүй яах вэ? Би ээж хасдгийг л бодсон. Ангуудаа гарсан чинь болж дан чимний өдөр шөнгөл захиж байгаа. Ээж чамайг л асуугаад байх юм. Олон хүний хөл өмнөд хөөрөд байна гэсэн. Энд аль би хэлээд миний мах. Миний царя муу агавит тийм. Надад бол өдөр ирэх тутмал дордоод байх шиг санагдах юм. Энче миний баг охин ирж одоо нэгтлэн хитэн малаа яайтай л гэж бодчих. Бас их шиг авьяастай охин биш үсттэй. Миний охин ч мад нүдтэй хөөгч шүү. Суур хойны захаар тойлж хараад л тийм зүсмийн тийм хойно алга гээш үү дээ. Та сэтгэл санаагаар унаад байна да. Тэгж болохгүй шүү. Янз бүрийн сайхан бодож болно штэ. Ухаан октийнхаа тухай ч юм уу хүрэгнийхаа тухай энче эртараа хизээ боловч нарт хорвог илээх учраа үхлээ сайж ухархан үхрийн цөмөгийн явдал гэдэг. Үнийг хэлэхэд би үхлээ сайхгүй байна. Хандгай та тайван байх хэрэгтэй шүү.
Хандган би базаахгүй байна. Тэр нэгэ ч өөрөө мэдчихээн. Дүү чинь балчиртаа сахиж чадахгүй байх. Ээж чинь сайн байдгийн дамжаа сагсан дээр үсттэй. Баярлалаа ээж. Зүгээр. За хүмүн. Айгуу бол намайг сах байхаа да. Чиний хөрөмнөр гэж наар хаалгүй гүйсээр байгаа туйлдж гүйцлээ. Аав сайн бидтэй. Аав нь яах вэ? Санхүүгийн шалгалт ирээд өөр төлбөртэй гарч байгаа юм байна. Насны эцэст ямар сайн байх вэ? Бид хоёрт идэж ашигласан юм алга. Саяны чиний хөрөм ихэд л чамгүй юм орлоо штэ. Юун төлбөр? Орлого нь зарлага нөхдөг гэж шалгадлаа юм. Бидэнд л унсын магтаалга байдаг. Төлбөрийн тухай хэлээ. За. Ээж нь мөнхөөгөө хүний хүн сахиж чадж байхад нь дэмэм хэлж өмүүлчихлээ. Тэр яах вэ хүмүн? Ээж авахыг нэрвж байсан цагт юу н алтна. Дайч. Хөөе. Хандган би тархан байш шүү. Ээ. За. Миний хүү явтоё. Эчин. Амьдралын 50 гаруй жилийн дотор юу их үзэх вэ? Сайн муу хэмбара илдүү юм л үзлээ. Сайхан төрийн нэмэрл. Сайн нөхрийн буянг бишгүй л хүртлээ. Ээж нь энэ бүгдийг эргэцүүлэн бодоод хэвтэж байхдаа заримдаа сэтгэл жонгох шиг өвгөө минь хүүтэй ботгосон гэж их ярьдаг байсан. Охины минь заяад итгэхэд сайн хүн таарч үзээгүй болохоос биш өвгөний минь хүсэл бийж хүүтэй боллоо гэж бодож хэвтэн. Юмны наан цааныг мэдэхгүй бачир болохоор оюуныгаа л өрөвдөх юм да. Дулмаач яах вэ? Одоо алцахгүй. Миний хөө оюуныгаас харж яваарай. Эцгийнх нь бодож байсан шиг дуу хоортой нийчэр хормыг би дулмаадаа хийж чадаагүй чи. Хөөх юм уу эцгийнх нь бэлдэж өгөндөө гэж мөрөөдөж байсан бүтэн гэрийг барьж өгнө. Одоо надад оюун давлдах юм. Энэ эмэг бөхчл байна. Хөөх юм нэ. Нялх юм да. Чиний хатам
Зүүж яваа эмэг бөгчөө та хэрдэгчсэн бол насны хоол юм штэ. Санхүүгийн шалгалт ирээд аав чинь айгүй бол өр төлөвт орж магадгүй юм шиг байна. Ухаах ногтын дууд. Би мөхөөгөө айлгачхууд миний хөө эмчхүн Эмил үед өөрийгөө чамлдаг юм да.
Хамт олонны хүчээр ажил хэрэг сайхан бүтлээ. Оюуныг эндүүлтэйгээд аавд хэлж сургуулийн бараа харуулвал яасан. Харин өөрөө юу гэж боддөг юм бол? Гуруула байраа томсгоод нэгдэр орцгоох уу? Сургуулийн шилжүүлгийн сайн нэгэн бүтлээ. Ээж маань харж явахд сэтгэл эвдэрхийн нэмэр өөрсдөө зараад юм болгоорой гэсэн. Миний дөө сэтгэлэн бэр. Ээж ажил сайхан бүтлээ. Одоо үлдсэн учраас бодод өгсөг. Хөдөө байгаа гэрийн зарс. Хогшилж гээд байхгүй л. Байгаагаас нэг муу бор автрал байна лээ. Ээжийн эмэг бүгжийг зарж захиж хэлснээр нь амьдралаа төхнүүлээ. Над мэд юм юу ч алга. Сэтгэлээ барихыг л хичээх юм. Оюуна наадах чинь ёстой жинхэнэ сувд. Их үнэтэй эдтэй.
За ингээд одоо хаанаас нь чарсан айлын дайтай харагдах болоо үстэй. Юмтай юмгүй, эдтэй эдгүй хоёр биел нийлвэл айл гэгддэг үстэй. Би ээжээс аваад асууж чадсангүй. Аавын үр юу болж идэг бол? Ээжний хэсэгдээ хүчиж ягаад л чимээгүй болчихсон ч тий. Би бас хурмын гэрээ зараад мөнгнөөс нөхсөн. Тэр хоёроос өрний тухай асуухаар тодорхой юм хэлэхгүй юм. Тэгээ ягаад бидэнд ийм их юм авч өгöd байгаа юм бол? Хүш. Араач. Ара. Төгжийг нь гадна аваад хийчих. Ямар галзуурсан юм бэ? Хаалгаа голгооч. Дууж ийн үчи. Ямар ч дарга. Дэлгүүрт угаарлаж байхад худалдаад авсан хүн дуртай махаас авчлаад явдгийн. Оюуныг худалдагч болгож би хэлсэн штэ. Өөр ширэнд орчих бол энэ мөн хүүл зовно. Худалдаад усгүй те. Тусгүй. Энэ охинч нутаг уцах санаа тайдаг аа. Юу? Япсаа л үстэ. Аа? Би ээжийг нь хар авдрын давтан дээр гаргаад новшны хайрцаг болгочихсон. Тэгсэн чинь ээж явдрыг оруулахаас нааш та над буцаж орохгүй гэд болдгоо. Хөөе. Муу тоодоо. Муу хүнд хайр зөхгүй гэж энийг л хэлж байгаа юм да. Гүчи. Өнөр. Батлаа бахта хүнтэй гэр бүл боллоо гэсэн чинь аль юу? Цааш. Юу энэ хүүчин одоо гэрэлсэн биш. Гарын үзүүрийн ажил хийхээ байж. Заач тэр чаах. Долмоо тэр авдрыг оруулахар болчихсон. Майн мөнгө. Өөрөө хурдан дарцгаа. Харин өгсөн мөнгөөр саяны гэрийн тавилгачийн битгий аваад агараа. Чээчиг хэвснэх чадахгүй юм. Уулын тэр зангидсан араамуудын томсго бол ямар ч хэмжээний хэвс хийж болмоор юм шиг санагддаг. Би ээжийг нэг чадахгүй. Уг нь өвлөд үлдсэн бол сайхан л юм. Чээч бол 40 хөрөлгүй тэтгэврт харах хүн шүү дээ. Ашигтай ажил одооноос бодох хэрэгтэй гэж ээж үгдээд идэгий. Бодоод ах зөв юм шиг. Би олон газар цэрэгтэй байгаасаа гэж боддог юм. Тэтгэврт гараад хөдөө гарчин хүүхдүүдтэй ажилламаар байна. Тэд жүжигчин болохгүй ч гэсэн миний ажил тэднийг сайн хүн болгоход нь сайхан явахад нь туслах хэрэгтэй юм.
ээжийн тухай ярих юм. Заримдаа чиний ч зүг юм шиг. Чи дандаа л гэрч яах юм. Би хүүхдээ бүүүлж байна. Тийм ээ. Бид шарилжин дундах цэцэг үзэхээр явлаа. Тэгээд Театрт очив. Ямар ч хүсэлгүй болчихлоо. байна уу? Чи одоо юу болчихоо даа? Юу болчихоо? Юу болж байгааг нь чи харж байгаа биз дээ. Сая юмсх уцгүй ээж чи гэрэлсэн. Одоо гэрээч төхнүүлээгүй ээжэж хүүхдтэй болох. Тэр хүүхдгээ чимээ чинь хүсээд байхаар ч юм биш. Бас л чам шиг аав ээжигээ зовоосон амтан гарна үз. Уг нь анхны юм л гэж. За битгий галзуурцгаа. Хөөш. Би одоохондоо хөгшин ээжийг шилүүлэх болоогүй. Та хоёр цаатахаа мэрэгчлийг бодож үзсэн үү? Энэ сайхан нугардаг бие төрсний дараа юу болох вэ? Одоо дулмаа гадаадад олон сараар тоглолтоор явах бас нэмэгдсэн үү? Ястана дүүрсэн амтд. Хүүхэд гин шүү. Ядаж өнгөтэй өөдтэй явхаа боддог байгаад. Доминик нарал дээр эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс өөр хэлээр ярьдаг юм гинлээ. Гэхдээ тэр бас сайхан хэрэг шүү. Хэвч тэдний санаа нэг байдаг уу? Заац, уурдаж яах вэ? Таны төлбөр юу болж байна? Ээж чинь мэдж байгаа. Бид чамд хувь маш авах болсон. Ямар мөнгөөр? Яагаад чиний өгч байсан мөнгөөр? Та нар чинь тэгээд Та нар тэгээд
худлаа хэлж байжээ. Тийм үү? Намайг одоо хин хүн гэж хэлэх юм бэ? Таначтай хэлэх үг алга. Дулмаа өдний хүртэл та нарыг өртөөл гэж бодож яваа шүү дээ. За тэр мө бодоод юу шилдэг юм? Арчааг байна. Чи хэнийг хараад байна? Байдлаасаа их эцэг рүүгээ хураахсандаг болох нь уу? Тэгвэл бид чиний төлөө гэж хуруу хумсаа хугаж явах хэрэг юу вэ? Би ч гэсэн та нарын төлөө хумсдаггүй гэж бодож байна уу? Юу? Охоо. Ээж чинь ингэ санаачлаагүй бол өдний төгрөг хоримтлагдахгүй байх байсан юм. Заримдаа би өөрийгөө ч ойлгохгүй. За. Миний хөө. Тавшир. Тэр авгаан хідэн эмгүүгчийг зараад биз. Тэр орноод өхнүүлээд биз. Болоо юм биш үү? Ганц цолдох амьдралд хэн илүү хөдөлсөн жаргадаг юм. За. Сэрэг. Цагаа мөнгө зээлж хийнэ. Тэгээ та өгчихгүй яагаад? 5 төгрөг гин шүү. Эргүүлж авахд ч амар 50 төгрөг өгчихсэн дээр. Чи Цагаа чи мөнгө гэсэн үү? Тэгш. Маа. Хизээж өгсөн бол Хэрэггүй дээ. маа аваа. Маа өгөхгүй ч гэсэн болно. За өгнө. Маргааш саа өгнө. Битгий эхлээд гараач. Ор. Би чамайг яаж ч байсан тэр хүүхдийг чинь хүн болохгүй шүү. Маргаашнаас би өөрөө хөдөлтөн.
хүнээс илүү эрдэнэ гэж байдгүй юм. Та өөрөө сайн бодоорой. Би чамайг унаагаар авна. Ховцож нь аваад ирэх үү? А? Оюун авсраад хөдөө авах дээр өгсөн байгаа. Дунаагаа үзүүлэх гэж энэ тэнэг өрөхгүй лээ. Долмаа. Аавын бүртгэл тоосоо бодолснаас биш хүртэлбэр гараагүй гэлээ. Яасан байх уу? Харлаа. Хайрын тэрэг. Гэх ах нь ботож янзлаад. Энэ ямар чиний амбар юм уу? Амрыг яагаад замсаатуулаад байна? Би машин шахагдаад. Тэгээд энэ тэргийг сэтгүүлчихлээ. Тэгээд энэ залуу маань яам бачимдаад та бичиг баримтаа. Та
Та энэ хүний эхнэр нү? Үгүй. Энэ хүний эхнэр биш. Миний эхч байгаа юм. Бид хоёр зүгээр л дайгдаж явсан юм. Тийм ээ дайгдаж явсан юм. Яа ихчээ. Яа л та. Яа. Тулма. Юу гараад байгаа юм яа л та. Байна уу? Би тулмаа. Миний охин бүх юм ясаараа юу? Үгүй. Би таны зөвлөгөөг бодож эцэст нь өөрийнхөө шийдлээ. Юу? Чи юу яриад байгаа юм бэ? Би цаад эмчтэй чи яриад охирчихсан. Би таны замаар явж чадахгүй гэдгээ хэлэх гэсэн юм. Одоо би гадаадд явах тоолтонд оролцож чадахгүй болохоор таныг мөнгө төгрөг элдв юм бүх хөдөлтөөсэй гэж бодсон юм. Эцсийн эцэст би аз жаргалтай байхын тулд хүүхэд гаргах ёстой юм байгаа үстэй. Би шийдсэн. Баяртай. Та нар намайг битгий эрцгээгээрэй. Тулмаа. Айна чи сонсож байна. Би удахгүй чам шиг ухаантай хөөрхөн нандин эрдэнтэй болно. Ойлгож байна уу дүүмэн? Миний ухаантай